сайн байцгаана уу? Зуны налгар нартай амралтын өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр эрүүл бие бүтээх нууц гэд группийн маань нийт гишүүдтэй зориулаад манай эрүүл бие бүтээх нууц группийн хамт олноос одоо эрүүл мэндээ хэрхэн хамгаалж, эрүүл мэндээ хэрхэн хадгалж эрүүл аз жаргалтай, амгалантай орших вэ гэдэг одоо хөтөлбөрийг зохион байгуулдаг. За тэгээд манай хөтөлбөрийн оролцогч Цэвэлмаа маань одоо нөгөө ухаарлын түүхүүд гэдэг лайв подкастын маань зочин болж орж ирсэн байгаа даа. Тэгээд Цэвэлмаагаа өгтөө авцгаая. За. Түүнээс гадна одоо манай багийн гишүүн манай ерөнхийлөгч Гүлнараа маань Гүлнараа маань орж ирсэн. Миний би энэхүү лайв подкастыг бас хөтлөлцөн явуулахаар орж ирээд байжээ. Тэгээд бит хоёрыг манай группийнхан бол таних мэдэх байхаа гэж бодож байна. Тийм учраас Цэвэлмаагаа өөрийгөө танилцуулаад лайв подкастаа эхлүүлье хэдүүлээ. Тэгээд богинохоо хугацаанд тодорхой мэдээллүүдээ өгөөд тэгээд явчихвал. Сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь орой мэндийг хүргэе. За намайг Мунтагагийн Цэвэлмаа гэдэг. За би одоо 48 настай. Тэгээд энэ эрүүл бие бүтээх 90 хоногийн хүрт одоо 4 сарын 1-ээс эхэлж оролцсон. Тэгээд энэ сайхан хоёр багштайгаа уулзаад өөрийгөө эрүүл болгох арга замаа олсондоо хууль их баяртай байгаа. Маш сайхан байгаа. Тэгээд түрүүнд нь бид нар бол багш нартайгаа уулзсан гэхэлээр уулзчлээсэн. Гэхдээ яг тэр үеийн байдал одоогийн төрх хоёроо маш өөр болсныг одоо манай ангийнхан ч гэсэн те манай группийн харж байгаа хаа. Тэгээд өөрийгөө бас ингэж олж өөрийгөө гол нь өөртөөгөө шаардлага тавьж өөрийгөө одоо ингэж бүтээх ихтэй тавьж чадсан байгаа маш их баяртай байна. Тэгээд өнөөдөр бол яг өөрийнхөө одоо энэ зүйлээ бүгдэнд нь хуваалцаад тэ бүх хүмүүс энэ тэрс манай групп байгаа хүмүүс маань бас тэр гоё болёо, бүгдээр эрүүл болёо гэсэн ийм чин хүсэлтэйгээр өнөөдөр оролцож байгаа. Тэгээд та нартаас амжилт хүсье. За, Цэвэлмаадаа маш их баярлалаа. Угаасаа бид нар тэгдэг те өөрснөө ингээл нэг гоё юмыг мэдэж аваад амьдрал дээр те бодит өөрчлөлтүүд гараад амьдрал эрүүл юу одоо бие махбод дээр дээрээс нь сэтгэл санаан дээр тэр нэтгийл амьдрал дээр тэр нэтгий хэл бүр төрөвчтэй мөнгөнд хүртэл одоо өөрчлөлтүүд гараад ингээд явхаар зэрэг энэ бүгдийг хамгийн ойр дотны хамгийн одоо хайртай хүмүүстэй хуваалцъя гэсэн сэтгэл хамгийн их төрөнд төрдөг те нэг гой чихэр идэхэр зэрэг хүүхдүүдтэй энийг өгдөг бол амсуулдаг бол гэд тэгдэг штэ те тэгэл бид нар дандаа боддог яг тэрэн шиг одоо энэ хүний хөгжил энэ мэдлэг боловсрал гэдэг бол яг энэ замаар явдгийн байна гэдгийг би бас өөрийнхөө бие дээр 2020 оноос хойш манай Гүлнараа бас яг ижилхэн тэгээд бит хоёрын энэ хөтөлбөрийн энэ группийг нээсэн зорилго маань яг тэр үндсэн одоо юун дээр те хүсэл дээр тулгуурлаж нэгдсэн байдаг. Тийм болохоор манай Цэвэлмаа яг тэр одоо сүнслэг хүслийнхаа хүнд хувь нэмэр оруулъя. Хүмүүс энийг мэдээд аваасаа эн чинь те нэг их хэцүү юм биш юм байна штэ. Нэг их зардал мөнгө орохгүй юм байна штэ. Ингэж зовоод ах шаардлагагүй юм байна штэ гэдгийг өөрийн бие дээрээ өөрийн амьдрал дээрээ мэдэж авсан учраас группийн хамт олондоо би хуваалцахад бэлэн боллоо. Маш тодорхой үр дүнгуудыг хүртлээ гэд ингээд лайв подкастнда одоо зочноор оролцох урилгаа хүлээн авсан байгаа, хүлээн зөвшөөрсөн байгаа юм. За манай Цэвэлмаа анх хөтөлбөрт орж ирэхэд зорилго нь юу байсан бэ? За би ер нь 2017 оноос хойш цэсний чулуутай гэж өнөөдөр цэс өсгөрөлттэй цэсний чулуутай гэдэг яг жил болгол ингээл энийг угаачсан цэвэрлэжсэн гэл ер нь чадахгүй яг нэг
бас нэлээд ганц нэг хөтөлбөрт орж исэн л та. Гэхдээ яг үр дүн гаргахгүй байсан. Тэгээд 2023 онд яхад харуулсан чинь одоо ерөөсөө шууд нэг юу бэлтгэлийн эмчтэй чамайг одоо ерөөсөө шууд чирж авчиад одоо халаанд оруулахгүй болохгүй гэдгсэн. Тэгэхээр би аль болохоор би бас хаалганаас татгалзаад би энэ чулууг заавал гаргах хэрэгтэй. Би гаргаж чадах хэрэгтэй. Би энэ дээр өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн. Ер нь өөрөө яг тийм зорилго тавьсан байсан болохоор яг тэгээд ингээд хөтөлбөр болгоныг сонирхол тэг яг чулуугаа яг гаргачих юмсан энэ дээр одоо яг ямар одоо юм гарчил таараа гэдээ би бас их ингэж хүсэж ийсэн. Тэгээд хоёр багштайгаа бол яг ингээд хөтөлбөрийг үзсэн. Тэгээд за ястаа энэ хөтөлбөрт л орж байгаа би чаднаа. Одоо яг миний хүсэж исэн, хүлээж исэн яг хөтөлбөр маанууд мөн байна гэдэг. Тэгээ би 4 сарын 15-нд яг яхад харуулсан чинь бас яг хэлсэн. Одоо цус ерөөсөө яг дүүрэн чулуутай цусны өтгөрөл ихтэй. Одоо бол ер нь бол маш хүндрэлтэй болоо шүү. Одоо бошоогоо одоо зүгээр энэ 4 сарда багтаад одоо мэдцэлд ороо гэсэн. Тэгээд би эхнийхээ амжилтад би тийм вах цаа цэвэрлэж байгаа гэж юу ч нэг за ойлголаа гэдэг ингээд яг тэр баримтжуулаад би тэр бичгээ аваад ингээд гарсан. Тэгээд тэр цагаас хойш би одоо 6 дахь цэвэрлэгээ хийж байна. Тэгээд анхны цэвэрлэгээ маш их амжилттай болоод урам орсон. За энэ бол гаргаж чадах юм байна. Энийг бол би группийнхэнтэйгээ цаг тухай бүрднээс хуваалцчихсэн. Тэгээд 6 дахь цэвэрлэгээ 5 дахь цэвэрлэгээ хийгээд 6 дахь цэвэрлэгээ хийгээ. За би маргааш 6 дахь цэвэрлэгээ хийнэ гэдэг ингээд яг өөртөө ингээд бодсон. Тэгээд бэлтгэл ажлаа хангацсан чинь ингээд яг ингээд энэ цус илгнээс ингээд юмнууд ингээд гараад байгаа юм шиг хөндөөрлөөд тэгээд ингээд нэг л их тийм сонирн болоодсэн. Тэгээд за одоо яг эндээс нэлээ бүр яг ингээд бүрүүдний 5 цэвэрлэгэн дээр мэдрэгдэхгүй байсан юмнууд ингээд юм ингээд бүлтрээ гараад байгаа юм шиг тийм. Бүр ерөөсө цэвэрлэгээ хийндэ гэд маргааш яг хийн гэж бэлтгэл ажлаа хангаж байгаа гэсэн. Тэгээд 6 дахь цэвэрлэгэн дээр бол асар их тийм зүйлүүд бол гарсан. Тэгээд тэр нэг хар чавх шиг хэрнээ зөөлөрсөн, илэрсэн, цус жим шиг юмнууд бас их гарсан. Тэгэл ер нь бол за одоо бол миний талд энэ одоо би тэ одоо нэг нэлээд ийм их юм нэ зүйлүүдээ гаргасан юм чинь одоо би бол энийг бусдаа хуваалцах хэрэгтэй тэ над чинь ингээд одоо орох гад хүлээж байгаа, зовирлж байгаа. Ер нь ингээд нэг цэсний чул ихтэй одоо тэр бүдүүрэн тэгээд дээрс нь ерөөс байнгын нөгөө хөмсөг зангилаад ингээл ийм зангираатай. Тэгээд бүр эндээ ийм зураастай байсан. Тэгээ одоо бол миний царай ерөөс одоо маш гоё болсон. Зураас нөгөө хөндлөн зураас байхгүй. Нүүр мөрч ерөөс хацин тайлгаар болсон. Тэгээд уулзалтаагүй байсан хүмүүстэй уулзахаар ямар гоё болсон ингээ. Тэгээ би ийм за яг манай энэ эрүүл биеэ бүтээгсэн ийм 90 хоногийн гоё сайхан багш маань нэг та нар энэ хөтөлбөрийг сонирхоод энд орж ингэж ирүүлжээ гэж одоо зөвлөгч одоо яаж байгаа. Өөрхөн штэ. За ямар ч байсан. Тэгтээ юу 4 сарын 15-наас хойш дахиж яахад харуулаг байгаа юм байна тийм үү? Би 10 дахь цэвэрлэгээ хийж харуулъя гэж. За тэг тий. За тэгвэл н хэдүүлээ бас дараагийн юу лайв подкастын маань зочноор цэвэлмаа маань 2 дахь удаага бас урагдаж орж магадгүй болох нь байна. Яг гэвэл надад ч гэсэн их сонирхолтой байгаа. Яг төлөлийн чинь үндсэндээ айхав гэдэг шинжлэх ухааны хүлээн зөвшөөрөгдсөн аппаратаар бид нар үр дүнгээ үзэж байгаа. Тэгэхээр 10 дахь цэвэрлэгээ хийсний дараа цэвэлмагийн одоо эхоны үзүүлэлтүүд дээр ямар өөрчлөлт гарсан бэ гэдгийг бас дахин хуваалцах боломж гарах байхаа гэж найдаад нээлттэй орхиё хэдүүлээ. За зөвхөн одоо манай хөтөлбөрийг хүмүүс ингэж идэг те зөвхөн л нэг аливаа тэр нэг цөсөө угаагаа чулуугаа гаргах аргаал заагаад өчөөж та нар гээл тэгэд идэг те. Тэгэхээр манай хөтөлбөр тийм бодолтой байгаа хүмүүст аль хэзээний ороод ирсэн хүнд ямар ялгаа одоо мэдрэгдсэн бэ гэдгийг асуумаар байна. Би яг энэ дээр нөгөө хоёр багшийнхаа үгийг маш их сайн дахин үзэж их гүнзгий ойлгохыг бодож ирсэн. Тэгээд махан бие бол амхан цэвэрлэгдэн тийм ээ. Гэдгийг бол үнэхээр за махан бие цэвэрлэгэн дээрээ хүрээд ирэх юм бол нэрээ асуудал байдгүй юм байна. Тэрнээс өмнө сэтгэлийн бие одоо юу вэ? 7 хүрднийхээ цэвэрлэгээ хийх. Дээрээс нь тэр сүнсний цэвэрлэгээ хийх. Тэгээ энэ цэвэрлэгээ юмнуудаа хийж сурах нь
энэ чухал байсан. Тэгээ хүрдээ цэвэрлэгээ бол маш гайхамшигтайсэн. Би хүрдээ цэвэрлэгээг 2-7 хоног игээд 3 дахь 7 хоногоос нь эхлээд тэр яг ингээд нөгөө яг бясалгал хийж эхлэхэд бүх би халуун оргиол яг тэр хүрдний цэвэрлэгээ хийж байгаа тэр өнгө яг надад маш их гоё тодорч орж ирээд тэгээ би за одоо миний яг ялцчгүй одоо тэг хүрдүүдүүд цэвэрлэгдэж байгаа юм байна гэж ойлгоо. Тэгээ дараагийн цэвэрлэгэн дээр орсон. Энэ дээр болохоор нөгөө бодлон би амьсгалын дасгалыг би эхлээ 3 раундаар 7 хоног хийсэн. Тэгээд ирэнгүүт нөгөө ерөөсөө бие л их чагнасан да 3 раундаар хийгээд ирсэн чинь за дөрөвдүгээр хийгээч гээл дөрөвдүгээр хийсэн чинь 5 дахь гээл тэгээ ингээд маш сайн хийсэн. Хамгийн гол нь ерөөсөө сэтгэлийн бие бодлон бие хоёрыгоо цэвэрлсэн байвал махан биений цэвэрлэгээ ерөөс асуудал биш юм гэж би. За тийм учраас бол ер нь энэ хоёроо одоо ч гэсэн би бясалгалаа хийж байгаа, йога хийж байгаа, амьсгалынхаа дасгалыг хийж байгаа, бүр ингээд нэг хөвшүүлж байгаа. Яг өдөр болгон энийг хийж тэ ингэж баясаж байгаа. Тэр ерөөсөө сэтгэлийн бие маш гоё цэвэрлээ. Дараа нь бодлон бие гоё цэвэрлэвэл би ч өөрөө бас миний ажлын онцлог байсан баг. Би төрийн ядан чи 24 жил ажилласан. Тэгээ энэс би чи 22 жил өдөрт ажил хийсэн. Нөгөө хүн загинж хүмсэг загнадаг. Нэг юм болохгүй айвал ерөнхийдөө нөгөө ууралдаг, заарладаг. За энэ нь бүр даамжраад ар гэрийнхэндээ ч гэсэн нөгөө ажил дээр байсан юмнуудаа бүгдийг ингээл чирээд ирдэг. Ийм байсан. Нэг ар гэрийнхнийгээ ч гэсэн их тавдахгүй. Яг нэг өмжиж цааштай байгаа хүний дунд мэдээс тийм байна. Ажил авах хийж захтууд баяр баясгалантай гэхээсээ илүүтэйгээр л ингээл ажилдаа төвлөрсөн иймэрхүү байдалтай байсан юм байна гэж би маш их өвлөлтийг хийж байгаа. Тэгээд сэтгэлийн биеийг маш сайн цэвэрлэх хэрэгтэй, бодлон биеийг маш сайн цэвэрлэх хэрэгтэй гэдгийг бол ингээрээс одоо миний хувьд нөгөө бусдыг яг ингээд тэ стас уучлахгүй бусдыг уучлахаас илүүтэй эхлээ өөрийгөө нэгэнсээ чөлөөлөх хэрэгтэй. Энэ их зар уцаа дунд байсан байна. Баяр баясгалантай гэхээс илүү байсан байна. Өөртөө ер нь бол одоо энэ болгоноосоо би өөрийгөө чөлөөлж би ирүүл болох хэрэгтэй юм байна гэдгээ гараараа ингээд энэ дээр бол явж байгаа. Гэхдээ ер нь амьсгалаараа ер нь өөрийгөө нэлээд сайн чөлөөлж байгаа. Тэгээд эрэнгүүт нөгөө нэг гомдоож исэн хүмүүсийн царай төрх тодорч ирж байгаа. Тэгэхээр тэднийг бол яг тэр үед нь амьсгалаараа сайхан цэвэрлээд ингээд явж байгаа. За ингээд ирэхээр зэрэг сэтгэл санаан дээр ямар өөрчлөлт гарч ийн? Тэрийгээр амьдрал дээр ямар өөрчлөлт гарч ийн? Амар амгалаа. Маш сайн. Тэгэл ер нь ингээд 40 одоо ч бид 48 тагд чинь яг уу мэдээж хүүхд наснда бол нэг хайхтар тийм уур уцаар байгаа. Тэгэл нэг ажиллаад бодонд ороод явна гэсэн юм. Тэгээ нэг 20 гаруй жилийн нэг дадал суусан байна. Аашилдаг. Ер нь нөгөө бас нэг удирдах ажил хийжсэн. Хүнийг ингээд ерөөс ингээд дандаа шүүмжилдэг. Тэ ингээд нэг ерөөс нь хүний сайн талыг олж чадах байна. Ер нь тэр дан чанар надад бол их давмгайсан байсан байна гэж өөртөө бол одоо бол би дандаа хүмүүсийн сайхныг харж хүнтэй сайхан харьцаж одоо ингээд нэг баяр баясгалыг өөртөө төрүүлж байх аль болохоор өөр одоо юм хайрыг энэ л надад одоо чухал байна. Энийг би одоо ингээд 4 сарын дундаас ихээс чинь 5 сар 6 сар гээд 2 сар гарантай боож явахт бол ер нь бол энийг л суулгах гэж л ер нь бол цаг хугацаа орж ийн гэж би бодож байгаа. Гэтэ би өөрчилж чадаж байгаа. Өөрчлөгдөж байгаа. Чадаад ирсэн гэр бүлийнхний харилцаа хандлага ямар болсон байна? Ажил найз нөхөд одоо бусад харилцаан дээр хүмүүс чамайг юу гэж хэлж гин? Нөгөө л нэг тий хүмсэг зангидсан ширүү харсан юу илээ? Хүн шүүмжилсэн цэвэлмаг ер нь өөр нүдээр тэр хүмүүст харагдаж чадчихэв үү? Ямар комментууд ирж байна? Би ихсэн. Би яг инхийн тулд надад цаг хугацаа ихтэйсэн. 5 сарын 1-ээс эхлээд би ерөнхийдөө ийм олон нийтийн газар нэг яваг байгаа. Ажлын газраараа ч орог байгаа. Би 7 сарын 1-нд юм уу 2-нд ч гэсэн бодолтой байгаа. Гэхдээ яг нөгөө ингээд та яг нэг хаад нэг таарлцсан хүмүүс гоё болсон байна гэх бүр гэрт ирээд ингээд
та нэг л өөр болсон байна да гэж тэгээд байгаа. Тэрнээс бол би ч нөгөө ингээл чи тэрийгээ тэхгүй яасан, энийг ингэхгүй яасан, тэгсэн одоо тийм байх ерөөс ингээд өөрөө өөртөө л ерөөс анхаарал тавина. За одоо өнөөдөр чинь би яг ийм байх хэвээр, өнөөдөр ингэх хэвээр. За одоо энийгээ хийн гэдэг ингээд. 20 эдэн жилийн тэр зуршлыг өөрчлөх гэж бас жоохон арай өөр шатнд гарах гэдэг юу яаж байгаа. Арай яг тийм бусадтай бол яг ингээд олонний дунд орж олно гэх заагүй байна. Тэгтэл дайралцсан хүмүүс бол өөрчлөлтийг олж хараад байна те. Дайралцсан уулзсан хүмүүс те. Тэгээ одоо дараа уулзсан дээрээ миний талаараа бас гоё ярина. За тэгвэл дараа ярих юм бас нэлээд нэмэгдэх нь шүү дээ хоёулаа те. Шинжилгээний үр дүн харах нь байна. Тэгээд одоо нөгөө энэ 3 сар өөртөө хязгаар тавиад яг өөртөө анхаарах нэг тодорхой хэмжээний бүх талын цэвэрлэгээний цаг хугацааг өөртөө өгсөн байж байгаа. Яг ингэж хийж байгаа болвол энэ бол гайхалтай үр дүн гарах нь ойлгомжтой. Ямар ч үсэн өөрөө мэдрээд өөр дээрээ амгалан тайван нэг мэдрээд гэр орондоо уурлахгүй те өөр хүүхдүүдэд хайшгачаад загнахгүй хөмсөг зангидахгүй ямар ч үсэн зангираанаас зураас өрчлөөний хүртэл тэнийчгээд байж байгаа гэдэг чинь бол үнэхээр гайхамшиг. Тэр нь одоо ерөөсө 2 сарлаа штэ 4 сарын 15 нас хойш 5 сарын 15, 6 сарын 15 тийм 2 сар гарантай. Одоо дахиад нэг сар хүрэхгүй болоод хөтөлбөр нь үндсэндээ хаагдахаар байгаа. Тэгэхээр хөтөлбөр хаагдаагүй энэ хугацаанд энэ том амжилтыг өөртөө дадал болгож шингээж байгаа гэдэг бол үнэхээр гайхалтай сайхан сонсогдож байна. За тэгээд гэр бүл дотор одоо хоол ундтай холбоотой юм уу? Энэ нөгөө нэг ихтгэл үнэмшил юмнууд өөрчлөгдөд байгаа шүү дээ, тий. Тэгээ өмнө нь одоо заавал энд ууралж хэлвэл энэ хүн хийн гэж боддог байсан бол одоо уурлахаа болцсон цэвэлмаагаас өөр нэг тий орлуулсан эерэг нэг хандлага харилцаа гараад байгаа шүү дээ, тий. Энэ дээр гэр орон дотор ямар өөрчлөлт гарч ийн. За тэгээд хоол унднаас хөргөгчөнд авахгүй бүтээгдэхүүн тал дээр ямархуу өөрчлөлтүүд гарсан байна. Тэр талаас нэг хуваалцаач. Тий. Би бас нөгөө энийг бас нэг бодох гэж байсан. Би ч хөдөө амьдардаг. Хөдөө сумандаа амьдардаг. Тэгээд хөтөлбөрийн дагуу хөтөлбөрийг ер нь өөрийн бодлогыг гээд яг нөгөө махан бүтээгдэхүүнүүдээ янзлаж боловсруулж авах тий энэ юмудаа энэ тал дээр их сайн тий одоо бид нар чинь нэг мах чандлаа ихтэл дээр нөгөө гурлаа зураад нэг бол нөгөө мантуугаа эсгээд иддэг шүү дээ. Одоо яг нөгөө найз нөхд гэр бүлийнхэн донд бол нөгөө гурил мах хоёрыг хождог бай. Тэ? За гурлан бүтээгдэхүүн бол ийм байд юм байна. Гурлан бүтээгдэхүүнийг бол одоо бид нар яг гэж идэх бай. Тэгээд нэг дэлгүүрт орлоо гэхээр нөгөө ундаа уснаас хэсвэлэл ер нь бол ингээл нэг ер нь одоо за энэ чинь бол ийм ээ, энэ чинь бол ийм ээ гэж ерөнхийдөө мэдээ зөвлөгч, зааварлагч л болоод байна. Тэгээд ихээр санхүүгийн хувьд ч гэсэн те нөгөө ингээд ер нь бид нар чинь хааштай ерөөсөө л өөрөө мөнгөөрөө өөрийнхөө хорлож байгаа хороол өсөөл авч иддэг. Өсөөл энэ амаараа улаахолоогоор залхиж идэх юм байна. Тэгээ ер нь эрүүл байна гэдэг нь зөвхөн одоо бидний өөрсдийнх нь гэдгийг л ерөөсөө ойлгуулах гад би бол бас нэлээд хичээж байгаа. За тэгэхээр хоёр багш нь ер нь хуурсан юм шиг байна уу? Хүмүүсийг хуйлахтаа л одоо юу яхад байгаа нэг ганц нэг тийм сөрөг комменттэй юмнууд байдаг шүү дээ. Гэхдээ энэ дээр сөрөг юм яриад яах вэ? Тэгтэл ямар ч ийсэн тэгж бодож байгаа ч юм уу ирээдүйд энэ подкастыг тийм бодолтой сонсож байгаа хүмүүст хэрэг болох болов уу гэд асуумар санагдчихлаа. Хөвжөлтөж юм шиг ядгийн тий. Манай хоёр багш маш сайн чиглүүлэгч. Үнэхээр одоо хүн болгонтэй танилцдаг. Тэгээ энэ дээр нөгөө хүний нэг сэтгэл тэр шингэсэн юм гэж байдаг шүү дээ. Үнэхээр одоо энэ эрүүл болоосоо гэсэн яг энэ их гоё анхны тэр лайв уулзалтаараа би бүр биширсэн. Тэгээд за одоо би яг миний хүсэж хүлээжсэн хөтөлбөр юм байна. Миний хүсэж хүлээжсэн хүмүүс маань байна. Би ингэж хүсэж хүлээсэн учраас би энэ хоёр сайхан багштайгаа учирсан юм байна. Би чадна.
би гоё болно гэсэн миний ерөөсөө л эцсийн зорилго би ерөөсөө төсөндөө чулуугүй бол би төсөндөө чулуугүй болчиход би ирүүл болно бусад би бахад маань бол ирүүл юм чинь гэдээ би ингээ бодож байна. Тэгээд ерөөсөө тэр хуулигдах байрах юм бол биш. Хамгийн гол нь би зүгээр бас нэг жоохон шүүмжлэн ханддаг хүмүүс те өөрөө өөрийнхөө төлөв ерөөсөө өөрөө өөртөө ажилтгүй юм байна. Хүн өөрөө өөрийгөө судалж чаддаггүй юм байна. Өрөөлийгүүд одоо хангалттай шүүмжлэнэ. Тэгээд найзын одоо тэгэл яг өөр дээрээ идэх юм за энийг би болно шүү. За энийг би болохгүй шүү. За өнөөдөр би яг энэ хоолол идэх ёстой ч гэдэг ингээ өөртөө шаардлага тавьждаг. Тэгээ бусдад болохоор нэг шаардлага тавьдаг. Яг л өөрөө өөрийгөө эзэн болно, өөрөө өөрийгөө судлана, өөрөө өөрийгөө чагнана гэдэг дээр бол би урдан ч гэсэн би ийм хөтөлбөрүүд орж хаад би энийг л би чадаагүй юм байлээ. Би энэ сэтгэлийн бие засч чадаагүй юм байлээ. Би бодлон бие шийдэж чадаагүй юм байлээ. Өөрөө тэгээд өөртөө яргалдаг бид нар турах гэж байгаа юм тий цэвэрлэг хийж байгаа юм ингээд затгаадаг. Бошоохон нөгөө хоногоо тоолоод хэлдэг. 10 хоногийн цэвэрлэгийн хам. За өнөөдөр яг 9 хоног тий 8 гээд ингээд хөмсгөө цэнгдэд чи яаж цэвэрлэгдэх юм бэ те. Тэгэл ингээл ерөөс ингээл за 7 хоног за 3 хоног бол яваа. Тэгэл 3 хоног дууслаа. Дуусангуудаа л ерөөсөө тэгэл нөгөө бараг нэг 10 хоног цэвэрлэгээ хийснээр те 10 хоногтаа бараг хэд дахин илүүгээр эргүүлж хордуулдаг ч гэх юм уу. Тэгэж нөгөө юм. Тэгэхээр хүн өөрөө өөрийгөө хайрлаад, инхрийлээ, сонсоод тэгээд өөрийгөө яргал одоо бараг хатуу хэлэх юм те ингээд нөгөө дэглэн гэдэг яхаа чинь өөрийгөө дэглэж яах гэсэн үг юм. Гэдэг чинь яг үнэ үг аа. Тэгэхээр бид нар нэрээс бүх хүмүүс юу нь бол яг хүмүүс одоо энэ сайхан хүмүүсээс ерөөсөө би яг юугаа авч чадах хэвээр юм. Тэгээ одоо яг ингээ үнэхээр цэвэрлж бодсон байх шүү. Би бол гүрүү дотроо манайхаа амжилттай болж шүү гэдэг ингээд урам өгöd байгаа байхгүй. Хүн урмаар л ер нь бол за энэ хүн гэсэн мод. Тэгээ манайхаа ангийн гүрүү дотроос ингээ над руу ингээ байсан. Та яг чулуутай юм уу? Цэцний төрхтэй юм уу гэдгсэн. Тэгээ би нөгөө яхад харуулсан цаасаа яг их дөрөн чулуутай гэдэг юмгээ явуудаад намайг бас яг ингэсэн би айдтай байна. Айцаа даарч тэгж байгаа цэвэр. Ямар ч асуудал авахгүй шүү дээ. Тэгсэн чинь манайхан тийм үнсээ за баярлаа. Урам айрлсан гэл. Тэгээ бид бас ингээд за энэ яг цэвэрлж чадаад байна. Тэгэхээр би энэс гэдэг яг ингээ хувь чатаарчсан ингээд үнэхээр гарсан уу гэдэг чинь тэгээ би бүр одоо нөгөө ингээд нэг дахь цэвэрлэгээ, хоёр дахь цэвэрлэгээ, гурав дахь цэвэрлэгээ гэдэг ингээд бүр нөгөө гарч байгаа нөгөө бохирууд дээр байсан шүү дээ. Алт одоо багшаа хайг дээр сувд берланд дээр бичээд яваад байгаа шүү дээ. Тэгээд яг тэрийг харахаараа би энэ их зүйлийг өөртөө ингээ агуулад явж ирсэн. Өнөөдөр миний би те ямар мундаг байсан юм бэ баг би бүр яг тэгж талархаад унтсан чинь маргааш нь тэр өдөө зэрэгтэй ийм их чулуу те ийм нэг бохирдлыг одоо твчээд одоо тэгээ миний эдэр идэж ууж байгаа янз бүрийн юм твчээд ингээд явж байгаа. Хажуугаар нь бисэн тэр нэг өдөр тайзал хийж байгаа гэж байгаа ингэн ш тас. Тэ төлөө. Тэ тэр болгоныг ингээд нэг твчиж ингэж намайг зөөвөрлөдөөг байна. Тэгээ цэс дөрөн чулуутай гэхэд миний би ерөөсөө бас их зөөвөрлөгдөөгүй. Гэтэ би одоо яг би өөрөө цэвэрлэнэ. Би одоо авч явахгүй шүү гэдээсэн болохоор миний ирэхдээ бас за манай эдэн нэг өдрөл намайг цэвэрлэнэ гэдэг одоо нөгөө дохио өгсөн болохоор цэвэрлэх өдрийг хүлээжсэн байх гэж бас. Яг үнэ. Тэгэхээр зэрэг ер нь бол хамгийн чухал юм нь одоо нэг бусад хөтөлбөрүүдээр суугаад үр дүн гарахгүй байсан гэд чиний ч туршлага дээр байж гин бусад хүмүүс ч гэсэн дэмэжтэй өстө нэр ахуулсан л дээр юм байлээ гардгүй юм байлээ гэд ингээд байна. Тэгэхээр яг энэ гарч байгаа процесс нь аль модултай хамгийн уялдаа холбоотой байсан бэ? Тэн дээр хоёр багш нь хуйлгацсан уу? Яг ер нь яг модул 1 2 3 бол маш зөв байсан. Би энийг яг багш нарынхаа хийснийг маш сайн дагсан. Хийх ёстой, гоё болох ёстой. Одоо энэ тэ одоо юм байна. Тэгнэ. Тэгэл одоо нөгөө өглөө 6 цагаас сунгуудаа л одоо тунгалгийн системээ цэвэрлжээл тэгэл нөгөө тусаар амаа зайлал хамраа зайлал ингээд тусаа уучаал тэгэл тусаа уусныхаа ардаар би болохоор ажиллалаа хийдэг.
Тэгээ бяцлалаа ээж хийгээд дуусан гоц нөгөө халуун бүдээ усаа уучин. Халуун бүдээ усаа уугаад амьсгалын засаглаа хийгээд йогаг хийчихдэг. Тэгээд дараагийн нөгөө хоол унд ингээ юмуд ингээ явчихдаг. Тэгээд би ороо болохоор ингээд нөгөө мэдээ сайхан хөдөө сумын дэвчин ингээд ороо болохоор ингээ сайхан алхацдаг. Би ч бүр говийн сумын хүн шүү дээ. Өө за. Дундгой аймгийн баян жаргалаа. Тэгээ алхацдаг. Тэгээ ороо ирээ сайхан ингээд амарчдаг байхгүй юу? Би тэгээд нөгөө надраас нэг манай группээс хэд хэдэн хүмүүс ингээд үнэхээр цэвэрлэж гин гэж үгээд ингээд надад бас уцмцаваа ярьсан. Тэгээд би та нар шиг тэр партай байшин, палантай жолон морхон байдаггүй шүү дээ. Гэхдээ ямар ч үед үнэхээр цэвэрлэл гэвэл та нарт бол одоо бүрэн боломж нэ та нар зүгээр цэвэрлэгээ юм хийгээд ингээд бүрэн боломж чинь бол та нарт бас байна шүү дээ. Тэ одоо өдөө ч гэсэн би ингээд бүрстэй өөрийгөө дайчлаад би гэсэн ийм гоё болох хэвээр бүхэл юмнуудад дайчлаад ингээд сэтгэл сайхан болж байгаа та нар хийгээч гэсэн нэрээ гээл. Тэгээд тэр хүйтэн усаар бие шүрших гоё байсан. Ерөнхийдөө би өөр бас нэг тийм халуун усан дууддаг л дээ. Тэгээ одоо манай халуун усны үйлчлэгч мэлсэн наач ус жоохон хүйтэн мэд. За та ч жоохон хүйтэн усан очтیں۔ Дөө орох уу гээл. Бүр тийм болсон шүү дээ. За. Бүхэл энэ одоо багш нарын заасан юмнуудаа бүгдийг би ингээд хийсэн. Тэр нөгөө 30 минутны тэ авто тонос тэ тэр надад асар их хүч чадлыг өгсөн. Би тэр дасгалыг би хийгээд бүр 2-3 цаг унтчихдаг гэсэн. Тэгэл ерөөсөө хязгаар унтаадаг. Тэгэл унтаал босготол би бүр ингээд хөнгөрсөн. Тэр дасгал биеийг маш сайн хөнгөлсөн. Одоо ингээд утасны хамааралтай болсон хүмүүс, ядаргаанд орсон хүмүүс, мэдрэлийн одоо ийм ядаргаанд орсон хүмүүс тэр дасгалыг маш сайн хийх юм зүйл юм билээ. Тэгээ би чинь баг 7 хоног л ингээд онцоо. Одоо бол аюу маш гоё ингээд бие сулна. Сүүл рүү ингээд бие судлахаар тэгээд бүр ингээд нөгөө би хөнгөх ингээд үдэнаа тэгээд хийж байгаа баг ингээд дээш нөгөө бүр би хөнгөж юм шиг тий ингээд бүр тийм агаарт урсаадж байгаа юм шиг тийм гоё болсон. Яг үнэ. Зарим хүмүүст ингээд сонсогдож магадгүй л дээ. Өглөө дидэн цагт босоод тийм юм хийгээл ингээл процесс буюу үйлдэлүүд нь процесс дотор байж байгаа үйлдэлүүд нь ёо ямар төвөгтэй юм бэ гэж байгаа юм шиг нэг мэдрэмжийг өгöd идэв юм шиг байна. Тэгээ энэ бүгдийг хийх нь хэдхэн минутанд амжичдаг юм а гэхээр зэрэг зарим хүмүүс жоохон итгэл муутай байдаг. Чиний хувьд энэ үйлдэлүүдийг хийх нь тэ ямар одоо хүндрэлийг мэдрүүлж исэн бэ гэдэг юм уу? Хэр хүндрэлтэй байсан бэ? Хүмүүсийн бодож байгаа шиг тэгж нэг бүтэхгүй ажил мөн үү гэж асуух юм уу? Тийм бүтэхгүй ажил биш. Би 6 цаг босоод тэгээд 8 цаг ерөөсөө баг бүгдийг амжуулцдаг. Тэгээ энэ хоор нөгөө хэдэн цаг болж байгаа мэдгүй. Улам нөгөө заа одоо ингэж бүр нөгөө аль болохоор нөгөө нэг амьдралын нөгөө насан туршийн хэв маяг болгохоор нэг өгдөөд байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө нөгөө за одоо энийгээ хийн ингээд тэгэхээр ерөөсөө тэр бол тийм бодол биш болчихж байгаа. Гол нь нөгөө нэг төрлөөгөө орж байрж авч чадахгүй нөгөө сонсцоход нэлээд уршуу байна. Яасан гэсэн нөгөө сонсонгуудаа хүмүүсийн за залхуу нурцгаа штэ. За ерөнхийдөө ингээд яг нэг хийж аваа бариад нөгөө өөрийнхөө биеийг өнгөрөөд гоё болоод байгаа ингээд мэдээд өөрөөс урам аваад тэгэхээр тэр чинь бол олныг асуудал биш. Яг үнэ. Тэр бол бас их гоё байсан. Энийг би одоо яг энийг би насан туршдаа ингээд амьдралдаа ингээд хэм аяг болгочих юм бол таашаа би ингээд сайхан нэрүүл болоод ингээд явнаа гэдэг. Тэгэхээр миний хувьд бол дөнгөж цэвэрлэгээ хийж байгаа чинь 81.5 кг юм байсан. Одоо би чинь сая ингээд 74 кг юм. Тэ? Тэгээд энэ дээр болохоор одоо би ингээд нэг хаван байхгүй. Супер. Манай гэр үе энд нь ясан тоож шүү ийм болж игээд байгаа байхгүй. Тэгээ энэ болгон болохоор ерөөс хаван байсан юм байна. Тэгээ хаван маш сайн байна. Хорыг маш сайн хөөдөг юм байна гэж. Тэгээ боцсон өглөө босгоод нуруу өвддөг. Тэгээ бөөр юм уу, нуруу юм уу мэдэхгүй. Тэгэл ам хамар битүүрэн. За би бол ерөнхийдөө бол нөгөө АЦ-гээ бол ингээд дэвтрийн яг дүүрэн бичсэн шүү дээ. Тэгээ би ангийнхнаас би яг ингэж хэлж ирсэн байна. Миний энэ гэдэг одоо би энэс надад хувийн бичээр өвдөн хөлийн хуруу хүртэл өвддөг
тийм хөрвсөлтэй байсан. Тэгээ хоолнд одоо менюний хувьд бол маш их боломжийн би одоо хүмүүст хэлдэг шүү дээ. Та нар одоо ингээ мах идэх хүмүүстэй энэ чинь махыг хорихгүй махаараа одоо ингээ дүрслээд ам махаараа амжилт гайхаад байгаа байхгүй. Нэг итгэхэд хэцүү юмнууд байгаад байгаа тий. Гэхдээ хөтөлбөр дотор орж байгаа бүгд нь хийхэд яахгүй. Хинч өлсөөгөө цэглэмагийн хувьд бол өлсөөгөө харин ч өстой амжуулж идэж амжуулж уусаар байгаад л өнөөдөр тий 80 хэдээс 70 хэд болтлоо юу яцсан хава хавдар байхгүй. Өрөвслүүд нь арилцсан тий үрчлээ нь арилцсан энэ дээрээ байсан зураас нь арилцсан. За ийм гайхалтай үр дөрөө бүтээгээд явж байгаа чамаар үнэхээр их бахархаж байна. Өөрийгөө одоо энэ 2 сарын хугацаанд маш сайн хайрлсан байна. Тэгээд энэ өөрийгөө хайрлахыгаа насан туршийн дадал болгоно гэд явж байгаа энэ чихүү зориг тий үнэхээр одоо ястал жинхэнэ гэдэг юм уу те хүний энэ ертөнцид төрж ирээд энэ амьдрах богинохон хугацаанд яг хийх ёстой юм барьж аваад хийгээд эхэлсэн байна гэж байгаа юм шиг надад мэдрэмж төрөд байгаа байхгүй юу. За тэгээд бид хэдийн маань үндсэндээ цаг маань бас төгсгөл тал руугаа олох гэж байна. Тэгээд 40 минутаас хэтрээ явахаар зэрэг хүмүүс сонсоход бас залхаад манайхан чи ер нь те өөртөө хэрэгтэй юмнуудыг ямар уртын ядаргаатай ингээд хаяа явчихдаг шүү дээ те. За тэгэхээр хамгийн одоо төгсгөл тал руугаа асуулт нь хэрвээ цэглэмаа тэгээ энэ хөтөлбөрийг одоо ингээд сар хөрөхгүйгийн дараа дүүрэх гэж байгаа шүү дээ. За энэ хөтөлбөрөөс гаргасан амжилтаараа ч гэдэг юм уу бахархаад бусад хүмүүст хөтөлбөрт сууж амжаагүй хүмүүст сууж амжсан ч гэсэн нэг жоохон сэтгэл зүйн гэдэг юм уу нэг жоохон төвчээр юуны алдаа гарсны улмаас амжилт арай бүтээж чадаагүй байгаа хүмүүст бардам дахиад суу энэ хөтөлбөрт суу гэж зөвлөж чадах уу тийм одоо ам бардам сэтгэл бардам нэг тийм бахархал талархалтайгаар нэг ярьдаг штэ тийм одоо хэлбрээр чи хөтөлбөрөө юу яаж чадах вэ? Хүмүүс санал болгож чадах уу? За ингээд сайхан урмын үг хайрласан хоёр багштаас их баярлалаа. Тэгээд үнэхээр би бол хүмүүс минь хагалгааны өрөөр битгий яваарэ тий энэ нэг үл өстэй үнэхээр одоо өөрсдийн чинь эрүүл мэнд өөрсдийн чинь гартай шүү. Энийг үнэхээр би сэтгэлээрээ биеэрээ одоо бүгдийн даван тулаад явж байна. Тэгэхээр болдгийм байна. Чаддгийм байна. Тийм болохоор та нар битгий шантраарай. Тийм үнэхээр шантрах юм байхгүй. Цаг нь болцсон учраас уулзах хэвээр хүмүүс уулзаж учрах хэвээр хүмүүс учирч яадаг. Заавал өвдөж хөмсгөө зандаж ингэж одоо шамлж битгий яваарай. Ерөөсөө л энэ цэвэрлэгийг өнөөдрөөс шууд хий. Тэ энийг дахин сонсгоос битгий залхуур. Хийхээс битгий залхуур. Ерөөсөө битгий залхуур. Нэг шууд барьж аваад хий. Тэгээд бид нар эрүүл болох гэж байгаа. Тийм учраас бид нар хэн нэгэнд бид нар ажил хийж өгөх. Тэ одоо нэг цалин аваад бусдад ингээд ажил хийж өгөх гэж байгаа биш. Бид нар одоо өөрсдийнхөө эрүүл мэндэд хөрөнгө оруулах гэж байгаа. Эрүүл мэндийг бид гоё болгох гэж байгаа. Өөрсдийгөө гоё болгох гэж байгаа учраас энийг шууд өнөөдрөөс шууд барьж хий. Энэ болно. Эний бодит жишээнд би өөрөө сууж байна. Тэ одоо анхны тэр хэрэг үнэшгүй байгаа бол анхны тэр одоо тэгэл бидний уулзалтыг бас үзээрэй, миний зургийг хараарай тэгээд чаднаа. Бүгдээрээ чадна. Хүн болно. Яг энэ хоёр багшийн маань зөвлөгөөгөөр яваад сэтгэлээ сайхан болгоод, бодлоо сайхан болгоод яг ингээд өөрийнхөө энэ бие цэвэрлээрээ хамгийн одоо ерөөсөө хэлэхэд хамгийн амархан юм бол бие цэвэрлэгчийг амархан юм аа. Бид нар бодол сэтгэл хоёроо цэвэрлэгтэл цаг хугацаагаа зарцуулах. Энэ л одоо ерөөс маш чухал шүү. Тэгсэн цагт махан биеийг бол ерөөсөө яаж гэсэн цэвэрлж чадчихэ. гэж хэлмээр байна. Тэгээ би цаашдаа ч гэсэн хоёр багтаагаас өргөж холбоотой агаад өргөжлүүлээд би бас ингээд яг өөрийнхөө зорьсон зорилготой бүр илүүтэй хүрээд тэгээд бас ойр тойрныхоо хүмүүсийн сайхан эрүүл болгоно бүх хүмүүс би таарсан хүн болгоно би энэ гоё хөтөлбөрийг санал болгоно. Баяр би зөвлөөд үгүй би хажуунаас нь тэгээд үгүй гэж одоо ч гэсэн би хэлж байгаа. Тэгээд
бүгдээрээ сайхан эрүүлэл байвал тэгэхээр болно шүү дээ. Тийм үстэй эрүүл их байх нь хамгийн чухал. Гайхалтай. За. Стоп. Ямар жэсэн гэсэн юу яллаа нөгөө хоёр багш нь өдөөс нь хар цуучаа битэрийг магтаад өгөрөө гэдэг хэлсэн юм шиг юм бодоод байгаа шиг байна тий. Яагаад хийгээгүй. үний өмнөөс сайхан шүү дээ. Үний өмнөөс сайхан. Би яг л энэ хоёр багшаа яг энэ модуль хичээлүүдийг л яг дараалангаар нь үзсэн цагт нь үзчихэл хийгсэн юм хийж л би тэгээ өнөөдөр би явсан. Яг л өөр дээрээ үр дүнгээ гаргасан. Тэрнээс би одоо ингээл нэг надад бол тэгээд гуадаад одоо ингээл арах юм бол одоо яг л бодит. Тэгээд 7 сарын 1-нд одоо хамт олонтойгоо мэдэн гоё уулзах. Намайг ганц нэг ингээ харсан хүмүүс нь очиж хэлсэн мэлээ. Айгу гоё хэлж илээ тэгсэн мэлээ. Тэгээд одоо тэр уулзалтыг бас хүмүүс хүлээж байгаа. Би 7 сарын 1-нд танаас айгу гоё тийм сюрпризтэй очнаа гэж. Супер. Тэгэхээр эсрэгээрээ хоёр багш нь би л ямар ч гэсэн өөрийнхөө зүгээс цэвэлмаагаараа бахархаад цэвэлмаагаа магтмаар санагдаад сууж байгаа байхгүй юу. Тэгэхээр хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй цаас хэдий нэмгэн чичцгээш нас цорхгүй гэж те. Тэгэхээр хоёр багшийнхаа хэлснийг өөртөө шингээж аваад бүр зориг болгоод үйлдэлүүдээ хийгээд үйлдэл хийгээгүй хүн ерөөсөө үр дүн гаргахгүй байхгүй юу те. Тэгэхээр нөгөө нэг чихээр орол нөгөө чихээр гаргаал байсан бол цэвэлмаа өнөөдөр энэ үйлдэлийг энэ амжилтыг гаргахгүй. Тэгэхээр цэвэлмаа яг нэг чихээр оруулж нөгөө чихээр гаргаагүй дунд нь үйлдэл гэдэг юмар яг барьж авч хүлээд тэрнийг амжилт болгоод ийс нь гаргаж ирж байгаа нь одоо манай энэ группийн одоо пэйжийн гишүүдэд хүртэл бас нэлээд урам зориг өгсөн гоё ярилцлага боллоо гэж бодож байна. Тэгээд Гүлнарага микрофоно шилжүүлье. Бит хоёроос та нэрээ шоодчихсан юм шиг чигэж байж байгаа. Гайхалтай байлаа. Цэвэлмэг ийм олон үр дүнтэй гэж би бодоогүй. Ямар ч тач үйлдэлээ хийж ийн үр дүнгээ гаргаж ийна л гэл зургуудын, постуудын, комментуудыг хараад тэгээ саналаа тавьсан. Тэгээ саналыг маань хүлээж аваад ороод ирсэнд нь маш ихээр баярлж байгаа. Төрүүнээс хойш хэдхэн минутанд ярьсан зүйл маань бид нарын тэр чигээрээ цаашдын эрүүл мэнд, эрүүл мэндийнхаа сааталт бүхэл бүтэн амьдрал, гэр бүл, үр хүүхэд, үр хойчийнхоо амьдралыг өөрчлөх агуу хүч нуугдж байгаа. Энэ нь зөвхөн ийм нэг хэдхэн нэг хорголоодыг гаргах үйлдэл өрдөөсөө биш байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ агуу үйлд өөрийгөө зориулаад үйлдэлээ хийгээд цагаа зориулаад өнөөдрийн энэ үр дүнгуудыг хуваалцах одоо энэ хуваалцахад одоо хүрсэн энэ сайхан одоо үр дүнгээр нь одоо бахархаж байна. Тэгэхээр цаашдаа ч гэсэн хэдүүлээ бас уулзна гэж найдаж байгаа. Маш сайхан үр дүнгээрээ уулзна. Учир нь бид нарын итгэл гэдэг зүйл нөгөө уулыг яд гэдэг үлээ уулыг эргүүлж усыг эрчлүүлэх тийм шидтэй байдаг. Хэрвээ ямар ч итгэл байхгүй бол юу ч идэх боломжгүй, юу ч нураахч боломжгүй гэдэг тийм ээ. Тэгэхээр хамгийн одоо бид нар хөтөлбөрт орохоос өмнө өөрийнхөө нэг ботж исэн нэг жижигхэн боталтой орж ирдэг. За тэгэл нэг цэвэрлжих бах. Өмнөх хөтөлбөрүүдтэйгээ харьцуулна, өмнөх өөрийнхөө үйлдэлүүдтэйгээ харьцуулна гэдэг ч юм уу тий. Тэгэхээр орхосоо өмнөх бодол нь орж ирээд ямар бодол болж хувирсан талаар дээр нь хөтөлбөрийнхөө агуулгын дотроо чамд цэвэлмаад хамгийн ихээр таалагдсан хичээл нь юу байв? Аль нь байв? Аль агуулга нь байв? Өмнө нь би ярьсан юм те нөгөө одоо цэц цэвэрлэгээ, элэг цэц цэвэрлэгээ гэдэг ингээд явж байгаа. За энэ бол нэг 10 14 хоног л. Тэгэхээр энэ нь зөвхөн нөгөө махан биерүүл чиглэсэн байдаг. Тэгээ махан биерүүл чиглэхээр өөрсдөө аягүй зоогоо яргал ч гэдэг юм уу зоогоод ингээл анхны өдрөөсөө нэг хоногоо тоолж эхлэхээр чи ер нь нөгөө хүн чинь юм байна га. Тэгээ өмнө нь ийм
хөтөлбөрүүдэд орж ирсэн. Тэгээд би яг л ийм хөтөлбөрийг бас их хүсч хүлээж ер нь нэлээ ингэж эрэл хайгуул хийжсэн. Тэгээд гинтгэл одоо хоёр багшийн маань Гүлнара багшийн ингээд энэ эрүүл бие бүтээ 90 хоног гэж ингэж явсан чи би энэ яг миний хүсчихсэн хөтөлбөр мөн байж таа гэх. Тэгээ ингээд нөгөө цаашаагаа тэгээ яваад за би одоо энэ л орно гэдэг. Зэрэглэл би 4 сарын 1-нд орсон. Тэгээд ороод энэ жилүүдээ чинь би бас л бусдын адилсан нөгөө яг л махан биений цэвэрлэгээр гэж бодсон. Ер нь махан биений цэвэрлэгээр би махан биений цэвэрлэгээр гэж мэдгүй. Өөрийгөө цэвэрлэнэ. Өөрийгөө цэвэрлэнэ гэж ерөөсөө махан биеэ цэвэрлэнэ гэсэн үгээр гэж л ойлгож байгаа. Гэтэл сэтгэлэн би гэдэг за энергитэй холбоотой. За энэ бол өстой янзын болох байхаа гэж. Тэгээ бодож ирсэн. Тэгээд ерөөсөө бүхэл хичээлүүд маш гоё байсан. Тэгээ хамгийн одоо би дотроос намайг яг ингэж амрааж чөлөөлж их юмнаас ингэж юу юм бяцлаглууд байсан. Тэгээ дээрээс нь тэр нөгөө 30 минутын нөгөө авто тренинг юу лээ? Ауто гэдэг байгаа шүү дээ. Тэр бяцлагуудыг би асар их шүтсэн. Би тэндээс л би яг тэрийг би хийгээл ингээд бүр ингээд өглөө шүү дээ. Би өглөө ингээд бүх юмнуудаа ингээд хийчихэл нөгөө бодлон биеийн цэвэрлэгээ рүү ороогүй байхад тэрийг хийсэн. Тэгээ хийгээд өглөө унтаад боссон хэрнээ тэр хийж унтсан байсан. Тэгээ цаг тийг мэдсэн сэрээд харсан чинь 2-3 цаг унтсан байсан. Тэгэл боссон чинь бүр ингээд 2-3 өдрөөр унтсан чим шиг бүр ингээд би хөнгөрөж ирсэн. Тэр хэвээр маш гайхамшиг. Тэгээд тэрийгээ би шүтэл хамгийн түрүүнд л ерөөсөө тэр их ядаргаа тэр дараал гараад тэгээд цаашаага ерөөсөө бүх би хөнгөрсөн. Нойр одоо хансан бүхэл юм басан. Тэр л маш гоё байсан. Хамгийн гоё байсан. Тэгэхээр энэ бүх хөтөлбөрийг би бүр яг эхнээс нь ингээ бүгдийг нэгээд нөгөө яасан. Одоо би 4 дахь модуль руугаа би орно. 10 дахь цэвэрлэгээ хийж дуусаад ингээ орно. Одоо тэгтээ би судлаа явж байгаа. Тэгээ бүр гоё болох байх. Үргэлжлүүлнэ. Би үргэлжлүүлээд энэ өтөө бас ингээ үргэлжлүүлээд бас ингээ явнаа. Бүх дасгал бүхэл зааврууд маань гоё байсан. Зөвлөгөөнүүд маш гоё байсан. Өнөөдрийн бидний өдөр тутмын амьдрал харахад тэгэд уншихаар төвхтэй юм шиг тэг ийм төвхтэй юм шиг ингээд байгаа байна. Яг хэрэгжүүлээд эхлэхээр ерөөсөн. Дадлал болж байгаа. Гайхалтай. Чадчихгаа. Тэгээд яриултаа маань байгаа шүү. Сэдэйсэн зүйлсүүдийг битэрий яриад ийсэн зүйлсүүдийг яг нэг амьдрал дээр нь бод дээр нь авчираад практикал тавьчихаар хүн яг шоконд орд юм биш тийм ч чинь. Болоод байна гэмээр. Энэ чи болохоор бит хоёрын бас нэг мөрөөдөл биелээд байгаа процесс явагдаад штэ тэ. Тэгвэл би дахиад нэг нэмээд асуулт асууж чинь нөгөө 40-т багтана гэсэн чинь зэрэг 43 болцсон. За сүүлийн асуулт заяа. Онлайн уулзалтууд хийдэг штэ модуль бүрийнхаа. Тэрний өгөөжийг чи дүгнүүл юу гэх вэ? Тэр маш гоё. Тэрийгээ ч би бас их үздэг. Тэр дундаас хүн маш олон юм олж мэддэг юм байлээ. Тэр дунд маш олон хүмүүс өөрсдийн зовлон жаргал тий одоо болж байгаа болохгүй бүхэл зүйлүүд тэгэл тэр зовир юмнуудыг тэгэл байхад хүн улам одоо бид нар би бүр сайхан болох хэвээр. Одоо тэнд чинь нас насны хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд тэр нас насны хүмүүсээс ахмадууд ямар сайхан юм бэ тий багчжсэн би тэр хүн энэ сайхан буурлууд маань чадж штэ тий тэгэд одоо өнөөдөр би гоё болох хэвээр чадах хэвээр. Энэ бол яг миний хүсэг хөтөлбөр штэ гэдэг ингээ өөртөө. Тэгээд тэр уулзалтууд бол би 2 уулзалтанд нь орж чадаагүй хөж үзсэн. Тэгээд тэгэл ер нь түүнээс хойш за яг өөртөө л би цаг зав гаргая те. Тэгтээ тэргүй би өвдөөд эмнэлэг твтээд юм уу хаглаанд ороод 1 сар байгуул те. Хичнээн сарч авах юм. Тэгээ дээрээс нь хичнээн төргөний зардал гаргаад явах юм. Дээрээс нь үр хөвгтэн зовоон. Хань ижлэн зовоон. Яагаад би өнөөдөр яг өөртөө цаг зав гаргаж болохгүй гэж гээд би зэрэглэсэн гэж
зөөжсөн. Одоо маргааш нэг би 2 дахь өдөр би 7 дахь цэвэрлэгийг хийх гэж төлөвлөсөн байна. Вау. За. Ястай гайхалтай. Бүр нэг юу лээ сонсхийг хүсэжсэн энэ үр дүнгуудыг хин нэгэн гаргаад, ил гаргаад бит хоёрын өгөх гээд исэн юм ерөөсөл бараг бүтнээрээ гараад ирлээ те. Өгөх гээд ил гаргах гээд исэн юмнууд маа нэг одоо нэг үр суулгачаал энэ цэцэг ургахгүй болов гэж бит хоёр нэг хараад суугаад байгаа юм шиг те. Тэгсэн чи өнөөдөр бүр өстой цэцэг нь дэлгэрээд бүтэн баглаа болоод гарч ирж байгаа юм шиг ийм гоё мэдрэмж авлаа. Маш их баярлаа. Тэгээд үнэхээр бит хоёрын өгөх гээд явах гээд байгааг бүтнээр нь үндсэндээ бараг гаргаад ирлээ. Тэгэхээр дараагийн уулзалт буюу одоо нөгөө нэг дахиад хоёр дахь үед нэг амлчаад байгаа шүү дээ бид хоёр төрөндөө яагаад тий. Тэгэхээр гурлаа дараагийн уулзалтан дээр яригдах юмнууд бол дараагийн төвшөнд гарсан. Үнэхээр төвшөө агсан гоё юм болох юм байна гэж одоо л баг нүдэнд харагдаад байна шүү. Өөр тэнд гэхдээ би ямар нэг юу байгаа тэнд нэг тийм гацаа байгаа. Гэхдээ тэр нэг гацааг май чи эн чинь биш байхгүй юу гэд нэг ингээд тавьчихмаар нэг яриа болох байхаа гэж бодоод байгаа. Тэгэхээр те би өнөөдөр тэр гацаагаа ярихгүй. Яагаад гэвэл нь яг уу чи тэр үр дүнгийг гаргаж ээж тэрнийг гаргаж ирэх ёстой хүн заяа. Тэгэхээр зэрэг би дараагийн уулзалтаа хэрвээ хийх юм бол яг одоо 10 цэвэрлэгээ хийгээд эхоодоо харуулад тэгээ яг ийм байсныг би ийм болгосон байна гэдэг. Тэгээ өөрийнхөө зургийг бас харьцуулаад одоо царайцсаа те бүгдийг яг байна. одоо капшн доо явуулж байгаа ингээд группийнхэндээ ангийнхандаа бас харуулнаа. За баярлалаа. За чиний хийхээ тэгээд тэ өөрөө өөрийгөө хайрлаж энэ орчлын ертөнцид төрж ирсэн хувь тавилангаа өөрийнхөө гараар тэ зурж бүтээж энэ сайхан үр дүнг гаргасан байж байгаа амжилтаа улам батжуулах энэ үйлдэл их үйл хэрэгт нь томоос том амжилт хүсье. Тэгээд бусаддаа хувь нэмэр оруулж алтан цагаа зориулж бид хоёртойгоо ярилцсан чамдаа маш их баярлалаа. Тэгээд алтан хамтрагч Гүлнара даач гэсэн маш их баярлалаа. Тэгээд манай группийн манай фейжийн оролцогчид гишүүдтэй бүгдэнд нь те эрүүл болох бол гарын дор байдгийн байх шүү гэд амжилтыг хүсье. Маш их баярлалаа. Талархлаа бүх зүйлд.